Маш олон хүмүүс хөрөнгө оруулалтыг сонирхож, мөнгө өсгөж, мөнгө ажилуулахыг хүсдэг. Тэгвэл яг хаанаас эхлэхээ мэддэг. Тэгвэл энэ видеог дуустал нь үзээд дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах эхний алхмаа хийгээрэй. Хай, хөрөнгө оруулагч, lifelong learner Тэмүүлэн байна. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би Interactive Brokers гэдэг онлайн платформ дээр өөрийнхөө монгол бичиг баримтаар одоо дэлхийн зах зээл дээр аккаунт үүсгээд дэлхийн зах зээлд оролцож үзүүлье. Ингээд let's talk about money. За энэ удаагийн видеогоор та бүхэнтэйгээ би Interactive Brokers гэдэг онлайн платформ дээр аккаунт нээж үзүүлнэ. За яаж аккаунт нээх вэ? Юу хэрэгтэй байдаг? Ямар бичиг баримт хэрэгтэй байдаг? Ингээд бүгдээр хамтаа шууд нээгээд нэг юм анхааруулж хэлэхэд би мэргэжлийн хөрөнгө оруулагч мэргэжлийн financial advisor биш ээ. Зүгээр нэг random guy on YouTube. Тийм болохоор та бүхэн өөрсдөө тохирсон бүтээгдэхүүн сонгоод тэгээ өөрийнхөө мөнгө сэтгэл зүй тохирсон хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Тэгээд янз бүрийн тэрийг энийг одоо тех гэсэн хүмүүд итгэх хэрэггүй, над ч гэсэн итгэх хэрэггүй. Гэхдээ би та бүхэн санал болгож байгаа зүйл нь ерөөсөө би өөрийнхөө одоо хөрөнгө оруулалт ETF-тэй та бүхэн санал болгох гэж бодож байна. За ингээд бүгдээрээ платформын нэр нь Interactive Brokers .com гэж ороод open account, start application. За яшаа. За энэгээр юу гарч ирэх вэ харъя. Герман болчлоо тий. Энийг англи хэл болгох юм. За энд ямар ч исэн email хаягаа хийх юм байна. За username за Тэмүүлэн 17 гэдэг чи та. Пассвортаа хийгээд пассвортаа мартаж болохгүй мэдээж. За country дээр нь мэдээж Mongolia create account. За тэгээд дараа нь явуулсан линкийг баталгаажуулаад имэйлээ баталгаажуулчаад за тэгээд цаашаа явнаа. За тэгээд бүртгүүлчихэд application эхлэе. Login. За одоо энэ select an account type гэж байна. За биний өөрийн individual account. Би өөртөө нээж байгаа individual account байгаа. Trust account бол биш. Advisor account бол биш. Institute account бол биш. Other accounts бол биш ээ. За input language English is okay. За одоо миний өөрийн information Mr. Тэмүүлэн Инкцэцэг middle name биш. Last name Инкцэцэг. За энэ болохоор миний Монголд хаягаа бичих юм тэгэхээр чинь юу гэсэн үг гэхээр энэ бол энийг бол сонгохгүй байна. Location Mongolia Монгол дугаар өгч шүү дээ. 72 хэд идэг үлээ энэ дугаарчаа. За энд ямар ч хэсэг нэг номер өгч. Ингээд дараа номероос засчих болох хаа. За төрсөн он сараа ийн гэж байна. Гэрэлсэн 2 хүүхэдтэй. Шаардлагагүй tax identification number. Энийг хийх ёстой юм биш үү? Энэ одоо юу юм бол яг бидний нийгмийн даатгалын дугаар баха. Нийгмийн даатгалын дугаар байж магадгүй. За одоо тэгээ өөрийгөө ингээд баталгаажуулахын тулд National Identity Card-а сонгочих. Number миний ерөнхий дугаар нь юм бол University дугаараа хийчих тий. За дуусах өдөр нь 10 сарын 2033 онд дуусна. Ажлын одоо яг газрын employed ажилтдаг гэж үгүй те. Энийг үгүй гэх юм байна. Хэрвээ янз бүрийн таны хамаатан цаадан ах トゥ янз бүрийн financial service үзүүлдэг team firm-д ажилладаг үгүй юу гэдгийг асууж байгаа юм байна. Тэрийг үгүй гэчлээ. За миний ажил олгогчийн нэр за ямар нэг юм өгч те хаан банк ч юм уу. Одоо хүн болго ямар нэг газар амьдарч ажилладаг байж таараа. Хаан банк Mongolia Улаанбаатар өөрөх ажлын газрын дугаар ажил олгогчийнхаа хаягийг бичих нь шүү дээ. Business, banking, finance, occupation, analyst гэж өгч. За source of wealth. За энэ чиний хөрөнгийн одоо их усэр те би ямар их усрээр би хөрөнгө оруулах гэж байгаа юм бэ? За income from employment. За цалингаар хөрөнгө оруулалтыг хичээлчээ. Яг бичиж ячээ.
За энийг болонгууд base currency US доллараар хийчихье. За энэ security questions энэ таны аккаунт чи янз бүрийн болоод ингээд блоклчих юм бол энэ security question одоо энэ security асуултуудыг асуугаад тэгээд хариултыг бас өөртөө бас бичиж авах хэрэгтэй. За энийг би өөрөө скриншоттод авчие. За цаашаа явцгаая. За тэгээд за одоо оршин суугаа хаягаа хийгээд тэгээд цаанаас нь яг нөгөө Google Map-аас ингээ харж байгаад яг баталгаажуулчихдаг юм байна. Тэгээд сая би бага орлож байгаад ямар ч хамаагүй нэг баталгаажсан хаяг өгчлөө. Тэгэхээр та бүхэн яг өөрсдийнхөө оршин суугаа хаяг зүү хийх юм бол болт юм биш үү. За ингээд цаашаага ингээд continue гэдэг үргэлжлүүлээд явхаар өөрсдийнхөө одоо trading account өөрсдийнхөө одоо энэ дансыг одоо эхлээд setup хийнэ гэж байна. За энэ account type гэнгүүт би cash account би мөнгөө хийгээд тэгээд тэр мөнгөө рүү asset те янз бүрийн үнц цаас худалдаж авнаа гэсэн тийм account type хийгээд. За тэгээд income and worth миний income за 40-45 мянга гэдэг чи. За одоогийн миний хөрөнгө хэдийн гэхээр за нэг 20-50 мянга ч юм уу. Одоогийн байгаа одоо бэлэн мөнгө те liquid net worth за нэг 5-20 мянга ч юм уу. За энэ дээр яах вэ гэхээр миний өөрийн риск хүлээж авах чадвар юу ямар юм бэ? За би хэрвээ залуу хүн бол тэ 20 настай хүн бол хамгийн улаан рискийн сонгоно. Яг тэгэхээр надад цаг байгаа. Тий. Тэгээд хэрвээ би 50-тай ч юм уу 60-тай хүн бол яг нэг айхтар юу гийн рисктэй юм сонгохгүй. Аль болох найдвартай. Тий. Юмаа сонгоно. За би залуу хүн гэж бодоод хамгийн рисктэй юу гийн опшныг сонгочихъя. За тэгээд энэ дээр болохонгууд за урд нь янз бүрийн арилжаанд оролцож ирсэн үү? Ер нь мэдлийн төвшин хэр байна. За forecast and event contracts сонгохгүй аа. За энэ юу гэнэ үү? За хууль эрх зүйн талаа юу information гэж байна. За энэ болонгууд нөгөө жоох эрх зүйн information асууж байна. За энэ бол та хэрүү ямар нэгэн компани одоо дэлхийн одоо хөрөнгөний зах зээл дээр гарсан тийм компанид ажилтгүй айлсгүй тэр компани эзэмшигч үү гэж байна үгүй ээ. За энэ болонгууд олон нийтийн оролцоотой тийм компани хөрөнгө эзэмшигч үү айлсгүй тэн дээр янз бүрийн share мэр те янз бүрийн хувьцаа эзэмшдэггүй тийм юм байгаа юу гэж байхгүй. За та ханаас бид нарыг ингэ олж мэдсэн бэ гэхээр мэдгүй. Social media, YouTube, Moneywise Masters мэдж авсан. За continue. За дараагийнх нь юу гарч ирэх нь харъя. Тэгээ энэ болохоор нэг Америк нэгдсэн улсын татвартай холбоотой Америк нэгдсэн улсад янз бүрийн бизнес эхэлдэг. Ер нь мөнгө угаалтын эсрэг тийм нэг. За энийг yes гэд биччихье. Тэмүүлэн инк цэцэг. Окей. Continue. За энэ миний бүгэлсэн байх юм байна. За энэ болонгууд agreement disclosures байна. Гэрээнүүд байна. За гэрээнүүдийн бүгдийг yes гэж да. Окей. Тэмүүлэн ингэцэг бүтэн нэрээ бичин тэхгүй л sign хийж болохгүй. Заавал ингэж бичих хэрэгтэй. За окей. За ерөнхийдөө бол ингээд аккаунт маань бол ингээд ер нь бол нээгдсэн. Тэгээд 3 юм хийх хэрэгтэй юм байна. За нэгдүгürt нь болонгууд эхлээд аккаунттай мөнгө хийх юм байна. За энэ дээр нь дарангууд ямар боломжууд байгаа мөнгө хийхтэй аккаунтаа мөнгө хийх ямар боломжууд байгаа. Тэгээд хэрвээ таны одоо энэ өргөдөлж ингээ янз бүр болоод янз бүрийн юмнаас болоод бүтэхгүй те нээгдэхгүй гэх юм бол мөнгөийг чинь буцаагаад явуулна. За хоёрдугаарт нь болонгууд mobile number гарсныхаа дугаарыг баталгаажуулах юм байна. За гуравдугаарт нь болонгууд өөрийгөө болон би яг тэмүүлэн ихцэг гэсэн хүн гэдэг хүмүүн тэгээд яг энэ газар амьдардаг гэсэн тийм баталгаа хэрэгтэй гэсэн. За тэгээ энийг яаж баталгаажуулах гэхээр нэгдүгээрт бол гар утсаараа шууд онлайнаар ингээ яаж болох юм бэ? Шууд гар утсаар ингээ яаж гал. За тэр энэ QR кодыг уншуулаад тэнгууд цаана instruction гараад ирнэ. Ер нь юу хэрэгтэй яах юм. Өөрийнхөө гар утсныхаа location service-ийг асаагаарай гэж байна.
Тэгээ яг хаана байгаа газрыг чинь яг гэртээ байвал яг гэрийнхаа тэнтэй байжгаад location service асаангууд цаанаас нь шууд location-ыг чинь гар утсаар шин дамжуулаад тодорхойлол. За чи яг энэ гэртээ байгаа юм байна гэж нэгтгэв. За хоёрдугаарт нь болонгууд селфи хийгээд тэгээд ID-га одоо энэ үнэхээр ингээд хажуудаа барьж байгаа ингээд селфи хийх нь шүү дээ. Тэг ингэж болно гэж шүү. Тэгээд камера гой цэвэрлээд ингээд нөгөө нэг бүх одоо энэ мэдээлэл нь харагдахаар ингэж бариараа гэж. За тэгээд энэ QR кодыг уншуулбал тэгээд өөрийгөө identification өөрийгөө баталгаажуулчих юм биш үү манайхан. Тэгээд өөрсдөө жоохон судлаад яадаг юм юу яг юу хэрэгтэй вэ яах вэ хүү гэж сайн судлаад өөрсдөө оролдож үзээрэй. Ямар ч ийсэн Interactive Brokers гэдэг платформ дээр Монгол улсаас Монголын бичиг баримттай тэгээд ийм аккаунт нээж болдсон биш үү. За тэгээд нээгээд дараа нь би энэ бүгдийг ингээд нээгээд хоёр дахь видеогоор та бүхэндээ яг бүгдийг ингээд нээчихгуудаа ямар ETF юу авах уу яадгийг гэдгийг та бүхэндээ хоёр дахь видеогоор уулзъя. Тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Чао.